Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчлээ. Батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд дөрвсөн шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ учран залгадаг эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Намайг Бэмдэмийн их чим гэдэг Төсний агаарын цэргийн командлын 353 дугаар ангийн хөгжмийн салаанд хөгжимчнөр ажиллаж байгаа. Цэргийн алба хахад эмэгтэй хүн анхандаа бол айгүй өөргөө цодчихсан. За эрэгтэй хүмүүсийг ер нь гүйцэхгүй дээ. Ер нь хүний амьдрал хатуу байдаг хамгийн хоёр хатуу зүйлийн нэг нь ш. Нэг нь цэргийн, нэг нь хөгжим гэдэг бол маш чанга зүйл. Энэ хоёр зүйлийг хослуулсан нэлээд төвчээр шаардсан сургууль. Ангийн багш маань намайг айгүй хатуужилтай болгосон. Эмэгтэй цэргийн албаагч гэдгээрээ ялгарх ёсгүй шүү. Эрэгтэй цэргийн албаагчтай мөр зэрэг зөстэй ялангуяа бүр илүү байх ёстой. Ер нь бол эмэгтэй саксофончонд ховор, эмэгтэй саксофон бэлтгэдэг газар гэх юм бол манай хөгжим сургууль. Тэгээд дахиад хөгжим бүлгийн консерватор бэлддэг. 7 охин авнаа гэдэг анхны охин авчихсан. Тэр үеэр нь яг таарсан. Тэгээд азтай ч гэхүү өөрөө ч нэг сонирхолоор угаасаа манай гэр бүлийн хүмүүс бүгд цэрэг цагдаагийн хүмүүс байдаг. Тэгэл ер нь мөрцтэй л хүмүүс тэгээд хөгжмөө сонирхож явж байгаа л тэгэл ер нь цэргийн хөгжим сургуультай танилцаал. Би цэргийн хөгжмийн сургуульд эмэгтэй анхны гэдгээрээ ер нь их бахархдаг. Ялангуяа анхны эмэгтэй төгсөгч болж төгссөндөө их баярлж байгаа. Хөгжмийн сургуульд л их баярлдаг. Ер нь бол тэрүүрээ л их бахархаж явдаг даал бахта. Анхны эмэгтэй төгсөгч гээд эргээд ингээд үе үеийн доод онны охтуудаа харахад гоё санагддаг. Цэргийн хөгжимд орох, хөгжмийн сургуульд суралцах, ард нь ингээрээ гэсэн бүх одоо эмээ ээж хоёр мал намайг тэгж тусалж явж байсан. Дэмжээд заримдаа унах үе байсан. Сэтгэл санаагаар унаад би өрнгийн сургууль тэнцэхгүй юм билүү да, болдог юм билүү дээ гэдгийг бодож исэн үйл байдаг. Ер нь хөгжмийн сургуульд орсон сонсогч болгонд нэг тийм үе байдаг гэж боддог. Миний хувьд бол байсан. Гэхдээ шантраагүй. Альмаа нэгэн зүйл төсвөртэй хатуужилтай, хөрвөх чадвартай бай. Цэргийн хүн тийм байх ёстой гэд тийм зааснараа л одоо тэгэл сурсан эрдмэл хэцүү асуудал гарсан үед тэгэл өөрөө зохицуулна. Бидний хувьд гэх юм бол стресс айгүй хөгжмөд тоглосноор айгүй их тайвширлыг авдаг. Миний үнэт зүйл, миний ээж, миний ард бат зогсоод яг цаашаа өргөжлүүлэх хэрэгтэй. Чи хичээгээд орно гэсэн бол орсон. Тангараг өргөсөн бол буцах хэрэггүй байдаг ингээд өргөсөн тангараг ирч хүчтэй зоригтойгоор уушаа яваа гэж хэлсэн. Бүр болохгүй те хувийн амьдралтай холбоотой тийм гарах юм бол эмээ дээр л хачдаг да. Гэр бүлээсээ эмээгээсээ тусламж аваад тэгээд асууж зөвлөөд шийддэг. Эмэгтэй хүнтэй алба хахтаа цэргийн анги байгууллага дээр ямар нэгэн байгууллага дээр ингээд явахдаа бие хэрхэн авч явах уу те хувийн зохион байгуулалтын талаар яах уу ер нь тиймэрхүү юмнуудыг бол эмээ ах үүсгэр нь явж өгчсэн. Бага ажил, эзэмшсэн мэргэжил, гэр бүл, хамт байдаг хүмүүстэй бүгдэнд нь баярлал ер нь 50 амьдралыг хэрхэмлж амьдардаг. Тийм зүйлээс л 50. Ер нь хөгжимчин болох юм бол өөртөө ингээ аз жаргалтай нэг хүн хүссэн ажил мэргэжлэрээ явахаар их аз жаргалтай байдаг штэ. Яг тийм л мэдрэмжтэй гэхэд одоо 20 оны сүүлээр 21 оны ихээр хөгжмийн салааны оронтой бүүссэн агаарын цэрэгт анхны удаагийн тохиолдол нь агаарын цэрэгт хөгжмийн салаа гэдэг
хөгжмийг оруулж ирье. Хөгжмийн салаа үүсгэе гэж ярилцаад одоо яг ажил хэрэгжээд явж байгаа. Хүүхдүүдэд авсан. Тэгээд сургалтаа эхлүүл гэж явж байгаа да. Өөрсдийн гэсэн тийм дуурдаг хөгжмөнтэй л нөлөө хөгжмөнтэй л болно гэж зорьсон зорилттой байгаа. Тэгэхээр манай цэргийн хөгжмийн албанд нэлээд олон эмэгтэй албан хаагчид ажиллаж эхэлж байгаа. Тэгээд энэ сүүлийн цэргийн хөгжмийн сургууль төгссөн манай олон албан хаагчдын нэг манай их чим гээд 350 дахь ангийн хөгжмөнд албааж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ эмэгтэй хүн тэрсмаа өлөөр хөгжим. Тэгээ энэ сонгоод ажиллана гэдэг бол ийм хүмүүсийг бас хүндэтгэх ёстой юм байна. Энэ бас их хүнд мэргэжил. Ер нь бол хасах 40, нэмэх 40 градусын хооронд бид нар ямар ч нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг. Тийм учраас одоо энэ бидний мөрд доор биднэртэй цуг зэрэг албааж байгаа энэ эмэгтэй хөгжимчдөө тэрс маань их эмэгтэй цаашдын ажлууд мөрд хамгийн сайн сайхныг хүсэн өрөж одоо маш сайн хөгжимчин болооцаа гэж хүсээрээ. Намайг хамгийн их тусалт дэмжижсэн сургууль соёл хүмүүсийн албаны дарга дид турамдаа ариун томлог гэж хүн байгаа. Тэр хүн намайг ер нь айгүйх дэмждэг. Дээрээс нь хамтран ажилладаг соёлын төвийн дарга Ахмад Надин Цэцэг гэж юмтай би. Хүмүүс надад ингээд одоо ангийн бие бүрэлдэхүүн ч юм уу те урлын үйл ажиллагаа ингээд үзүүлэхэд эсвэл өөр хувийн найз нөхдийнхөө дунд өдр хөгжим тоглоод өгөхөд нэг тийм баяр үргэж байгаа, жаргал хүсэж байгаа нь надад өөрт би энэс илүү ахаад хичээнэ л гэж боддог. Ер нь цаашдаа нэг судлаа те өөрөө хөгжүүлээд ер нь сурах юмсан гэж боддог хөгжим хийл гэдэг. Ер нь их чимгийн хувьд ер нь азтай л да олон сайхан саксофоны багш нар дээр бүгд нэр нь гар дамжаад авчихсан. Димитри Таган дээр бас байсан. Төгсдөө ер нь Димитри Таган дээр хийсэн санагдчихээн тийм. Цэргийн хөгжмийн сургуулийн төвхөнд саксофон ангиг, сопрано саксофон ангиар хөгжмөр төгсөгчд бол хараахан байхгүй. Нэг чимгийн ганцаараа сопрано саксофоноор явж исэн. Бусад саксофон ангийн хүүхдүүд нь айл, тенор, баритон тоглодог. Их чимгийн ганцаараа саксофон барьдаг. Оркестрийн найрал хөгжим, саксофон хөгжмийн партиг тоглодог. Ерөнхийдөө ер нь бол даачин хөдөлмөрч сурагч байсан тийм гэж. Мөрөөдөл гэх юм уу нэг тийм төсөөлж явдаг нэг юм байдаг. Ийм эмэгтэй оркестр Монголын ганц цэргийнөө суудсан симфони оркестр дуурж байна. Өдөрдөө ч эмэгтэй ингээл гараа занхахад ингээл үнэхээр гоё дуурдаг бүр ингээд нүдэн төсөөлөгдөд нэг тиймэрхүү юм бас нүдэж явдаг. Яг гэхдээ удахгүй дуурдаг болох байхаа. Сургууль маань ийм их октодтой болж ийн, хийл хөгжмийн ангитай болсон байна. Өөрчлөгдөж байна. Ер нь бол би найдаж байгаа. Эмэгтэй симфони оркестр удахгүй ашиглах байлгүй дээ. Ер нь мөрөөдөд нэг дотроо нэг хүний цээжиндээ авч явдаг юм байдаг шүү дээ. Тийм л юм гэх үү те. Хүүхэд насныг энэ цайлган мөрөөдлөө бодит үйл хэрэг болгон үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн коллежээс гараагаа эхэлж өөрийн хүсэл сонирхол мэрэгжлийн ур чадвараа хөгжүүлэн цаг ямагт тасралтгүй хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл үе тэнгийнхэндээ үлгэрж шээ болсон чадварлаг мэрэгжилтэн зэвсэг түвшний 353 дугаар ангийн хөгжимчин дэд ахлагч Инх Чимгийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр онцоллоо. Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч өгдсөний 100 жилийн шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын нэрмжит 2021 оны шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээл шалгаруулах хуралдаанд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээл шалгаруулах тэмцээнд энэ жил аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, зэвсэглэл техник технологи, 35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл, шилдэг инновацийн бүтээл, шинэ бүтээл, оновчтой санал зэрэг 5 төрлөөр явагдсан бөгөөд нийтдээ 40 гаруй бүтээлүүд өрсөлдөжээ. Мөн 2021 оны тэргүүний судалгааны төв, тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан зэрэг номинацийн эзэд тодорсон юм а. Энэ жилийн хувьд аюулгүй байдал батлан хамгаалах судлал чиглэлээр үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх профессор, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан доктор Хүү Ухнаагийн төрөвсөн пиротехник судлал 3 бот бүтээл тэргүүн байр.
Зэвсэглэл, техник, технологи төрөлд зэвсэг түвшний тэг 11-р ангийн захирагч Хурандаа Баттуржийн удирдаж зохион бүтээсэн хөнгөн хуйгалсан байлдааны машин мазаалаа бүтээл тэргүүн байр. 35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээлд зэвсэг түвшний 337 дугаар ангийн харьяа нисгэгчгүй нисэх системийн судалгаа туршилтын төвийн дарга Ахмад Зоригийн зохион бүтээсэн орон зайн тандалт судалгаа тагнуулын зориулалт бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж бүтээл тэргүүн байр. Шилдэг инновацийн бүтээлийн төрөлд зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн харьяа радио электроникийн туршилт судалгааны төвийн дарга Хурандаа инх насангийн удирдаж зохион бүтээсэн Мон радио 1000 бүтээл тэргүүн байр. Шинэ бүтээл оновчтой санал төрөлд үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш Дэд Хурандаа Наран Гэрлийн зохиосон сургуулийн үйл ажиллагаанд ашиглах програм хангамжийн хөгжүүлэлт бүтээлүүд тус тэргүүн байруудад шалгарчээ. Техникийн хувьд богинолгын ард энэ станцаар 1000 гаруй километр холбоо хангах боломжтой ийм цэргийн зорилттой ийм радио станц зохион бүтээсэн байж байгаа. За энэ бол одоо бусад гадаадын орнуудын радио станцтай харьцуулахад эдийн засгийн хувьд бол одоо 3-4 дахин хямдхан. За дээрээс нь одоо цэргийн хэрэглээнд бол маш сайн Монгол цэргийн хэрэглээнд маш сайн тохирсон ийм бүтээл болсон. За хоёр хэрэглээч хооронд бол 1000 гаруй километр холбоо хангана. За модуляцийн төрлөөр төрөх юм бол ер нь бол өөрийнхөө технологийн үндсэн бааз нь бол хагас дамжуулагч элементээр хийгдсэн. За ерөнхийдөө энэ хөнгөн уягт машиныг одоо ангилдаг нэг 7 төрлийн шатлал зэрэглэл байгаа дэлхийд. За манай энэ машин манай 1-р шатлалыг хангаж байгаа. За цаашдаа бас энийгээ сайжруулад 2022 онд нэг 3-р шатлалыг хангах ийм зорилт тавиад бас зураг төслөө боловсруулад ажиллаж байна. 2021 оны тэргүүний судалгааны төвөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн урлаг судлалын төв тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар цэргийн төв судлалын төвийн дарга доктор Хушууч Сүхбаатар нар шалгарчээ. Батлан хамгаалах яам цаашид шинжлэх ухаан технологи инновацийг 2021-ээс 2030 онд хөгжүүлэх бодлогоо тодорхойлж улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан технологи инновацийн үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын итвэх санаачлах, хүрнүүлэх, оюуны чадвах, мэдлэгийг арвижуулах, батлан хамгаалахын ажилдвэрлэлийн суурийг улам бэхжүүлэх, зэвсэг түвшний туршилт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чигдрүүлж, бүтээсэн бүтээл, зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжөө зэвсэг хүчиндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаамаа. Батлан хамгаалахын дэд сайд буюу Батлан хамгаалах шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Баяр Магнагаар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилттой танилцлаа. Түүнчлэн тэдний санаа бодлыг нь сонсож цаашдын хөгжлийн бодлогын талаар ярилцсан юм а. Яг өнөөдөр одоо Батлан хамгаалахын сайд юу гэж хэлж яах вэ гэхээр хандлага өөрчлөе, хариуцлага өндөрсгий гэж. Хандлага өөрчлөе гэдэг нь тэр тунгалын чанартай тэр юмыг тогтолцоонд оруулъя л гэсэн үг. Яг тийм чиглэл манай Батлан хамгаалахын эдэмжлэгийн хүрээлэн ажиллаж байгаа. Тэгээд ч гэсэн бас богино хугацаанд нэлийн үр дүнтэй ажил боллоо. Тэгээд одоо Монгол улсад шинжилгээ ухааны байгууллага үүсч өгснөйтэй холбогдуулаад шинжилгээ ухааны ажилтны өдөр гэж болдог. Одоо энэ 7 хоног тохиож байна. Яг энийг угтаад Батлан хамгаалахын сайдын нэрэмжит техник технологийн шинэ бүтээлийн уралдаан зарлагддаг. Тэр уралдаан дөрвөчийн одоо 7 хоногуудад шалгаруулагдаад дууслаа. Энэ интервью дээр бол орж байгаа тэр бүтээлүүд энэ төр бол урд жилүүдийг харьцуулахад бол чанарын хувьд, бүтээмжийн хувьд цаашаа зэвсгэлийг нийлүүлэгдэх тэр потенциалын хувьд бол их өөрчлөлт орсон нь бол надад харагдаж байгаа. Энэ жил Батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд төдийгүй төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргэхүй байгууллагуудын төвөгтөө давхцаж байгаатай холбогдуулан Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн олон бүтээч ажил эрдэм шинжилгээ судалгааны томоохон бүтээлүүдийг хийж төрөвсөн. Тодруулбал үндсэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж инхийг дэмжих олон улсын судалгааны төв байгуулахаар бэлтгэл ажлыг ханган тодорхой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлыг инхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын зэвсэгтүүчин цэрэг илгээж эхэлсний 20 жилийн ог угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм а. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга постэр хэлбэрээр бэлтгэгдэн хүмүүрт ойлгомжтой тайлбар өгч чадахын зэрэгцээ судалгааны төвүүдээс тус бүр нэг хариуцсан албан тушаалтан ажил үүргээ танилцуулан илтгэл өгч ажилласан юм а. Мөн энэ онд хэвлэгдсэн номын дээжээсээ үзэсгэлэн гаргаж зэвсэг түвшний зэвсгэлд нэвтрүүлэх боломжтой нисэх аппарат, лугшилтад тэрэлтэт хөдөлгүүр, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэргийн талаар танилцуулж, туршилтаар судалсан төдийгүй нийлүүлэлт хийхэд санхүүгийн тусалцаа шаардлагатай байгааг онцоллоо.
Дэлхийн болон Аз тивийн цэвэр усны их ундрагуулсан хөвсгөл далайг цэвэрлэх ажлын эхлэл болж 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг зэвсэгтүүчин онцгой байдлын ерхий газрын алба агчтай хамтран татан гаргасан. Байгаль цагуурийн хүнд нөхцөлд мэрэгжлийн ур чадвар гарган ажилласан зэвсэгтүүчний болон онцгой байдлын ерхий газрын харьяа офицер ахлагч ажилтан алба агчдад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг Батлан хамгаалах яам зэвсэгтүүчний Жинжээ штаб, түүний харьяа зэвсэгтүүчний Т11 186 234 77 дугаар анги, онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа анги байгууллага болон холбогдох бусад байгууллагуудын 120 гаруй албаагч 51 техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм а. Тус ажиллагааг шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженеруудын тооцоо судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол улсын боломжит нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анхудаа зохион байгуулсан юм а. Хөлөг онгоц өөрөө 309 тонн жинтэй. Үүнийг татан гаргах техник өнөө үед иргэн улс ардын аж ахуйд байхгүй байсан учраас өөрөө явагч 20 тонны татах хүчтэй байлдааны үүргийн зориулттай танкийн чирэгч техникийг ашигласан. Түүнчлэн ус гүүр гатлалтын зэвсэгтүүчний 234 дугаар ангийнхан албаагчдыг нуурын мандалд ажиллах боломжоор бүрэн хангажээ. Энэ одоо нүсэр биетийг бас нуурын гүнээс татан гаргах ажиллагаанд хамтарч ажилласан хоёр байгууллагын албан хаагчтай бас баярлж талархаж байгаагаа илэрхийлье. Бүгдээрэнд нь ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ нэг талаараа зэвсэгтүүчин онцгой байдлын албаны хамтарсан бас сургалт дадлаг гэж болохоор ийм ажиллагаа бас цөөхөн хугацаанд явагдаад өнгөрсөн. Цаашдаа бас энэ ажиллагааг үргэлжлэх учраас хоёр байгууллага бас энийг ажиллагаа болгоод зохион байгуулсан зүйтэй байна гэдэг ийм хэлэх байна. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулж байгаа анхны тохиолдол байсан бөгөөд хөвсгөлд нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгаа гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл болж өгснөөрөө онцлог. Манай Батлан сайдын тушаал 465 хорол замцгийн хамаалагчийн тушаал ажилланаар зэвсэг техникээ бэлдэж, хүн хүч зэвсэг техникээ бэлдээд 650 км марш үлдэж, хөвсгөл далаад байрлаж үүрэг гүйцэтгэсэн. Манай энэ үйл ажиллагаанд 81 техник 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байгаа. За манай гол үүрэг бол хөвсгөл далаад живсэн хөлөг онгоцыг татан гаргахад усны шумбагчд болон тэнд ажиллах бүрэлдэхүүн техникийг ойролцоо усны онгоцны ойролцоо авчиж тавих давцаг бэлтгэх одоо хөвөхгүй паромыг бэлдэж ажилласан байгаа. За манай ангийн одоо гол онцлог бол усан саатаар гатлах үүрэгтэй голцоо улсгал усан дээр ажилладаг байсан бол энэ удаа хөвсгөл далаа нуур дотор нуурын дээр үүрэг гүйцэтгэсэн их чухал онцлогтой байлаа. Тэнд ажилласан манай одоо механик жолооч катерчд маань тэгэхээр сургалт дадлага нэлээд хийлээ. Нэлээд дадлагчлаа. Нэлээд одоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэнд одоо усан онгоцыг татан гаргах ос тороосуудыг зөөх, тороос шиг эрэг тавьж өгөх, бэхлэх, за машин техникийг гаргаж зөөх, тээвэрлэх энэ гол үүргүүдийг гүйцэтгэж байгаа. Хөвсгөлд нуурд байгаа бусад техникүүдийг татан гаргах ажиллагааг 2024 он хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулна. Мэргэжлийн ур чадвараа дайчлан, идэвхийлэн оролцсон нийт алба хаагчдаа баяр хүргэж цаашдын албанд нь өндөр амжилт хүсье. Улаанбаатар цэргийн хүрээний ёс сурвалжлуулах дэвшилтчний 32 дугаар ангийн өрөлтгөн 2021 онд Уцаа цэргийн албанд татгдаг ирсэн дайсны хамаргар ёс
Цэргийн жинхэнэ албан татагдан зэвсэг түвшний нэгтгэл ангиудад хуваарлагдсан цэргийн анхан шатны бэлтгэл сургалт хамрагдсан дайчдын Монгол улсын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа улс орон даяар зохион байгуулагдаж, батлан хамгаалах салбар зэвсэг түвшний удирдлагууд, тэрчлэн төр цэргийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Монгол улсын өнцгөөсөөр амласан. Иргэний цэргийн үүргээ өнцгөр биелүүлж, иргэний цэргийн үүргээ өнцгөр биелүүлж, өвгдөлцөг ариун галган болсон. Өвгдөлцөг ариун галган болсон. Тухайлбал цэргийн гавьяаны Улаантүгийн одонд зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийн хугацаа цэргийн албаагчдын тангараг өргөх ёслол батлан хамгаалахын дэд сайд Баяр Магна мөн цэргийн гавьяаны Улаантүгийн одонд зэвсэг түвшний тэг 14 дугаар ангийн шинэхэн дайчдын тангараг өргөх ёслол батлан хамгаалахын эрхийг анин шалгаж хурандаа Болдбаатар тэргүүтээ салбарын удирдлагууд оролцож цэргийн албаа нэр төртөө хааж албан үүргээ ухамсарлаж хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ чин шударгаар ёсчлон биелүүлэхийг үүрэг болгон баяр хүргэсэн юм а. Улсын нууцыг найдвартай хадгалж Монгол улсын хууль цэргийн дүрмийг чанар биелүүлээ. Батлан дамгарлаа. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий. Өргөсөн дамгаргаасаа нэчвас. Төрийн хууль ёсны хайрлуулаа. Зэвсэг түвшний жанжиртай 82 дугаар анги нөгөө 11 сарын 26 Монгол улсын тунгалсны баяраар маш их үүрэг хариуцлагатай учраас ингээд төрүүлж тангараа өргөж ийн. Энэ нэгдүгürt бахархал байлаа. Та маш зохион байгуулалттай дэгтэй маш сайхан явж байна. Цэрэг гэдэг хүн болгон заавал ялангуяа эрэгтэй хөөхт болгон явж албаа хаагаасаа гэж хүсдэг. Яагаад гэвэл энд захирагдах ёсонд суралцаж, хүн чанарын ёсонд суралцаж, ёс зүй, ёс суртахууны ухаанд суралцдаг. Тийм болохоор хүүгээрээ бахархлаа. Ээж аавдаа амлалт өгж багшаасаа үүрэг авч ирсэн хөө өнөөдөр эх орноосоо үүрэг аваад эх орныхоо өмнө тангараг өргөлөө ингээд том эр хүнээр бахархаж байна. Гоё юм, сайхан байна. Монгол улсаа төлөө зүгий. Монгол улсаа төлөө зүгий. Монгол улсаа төлөө зүгий. Значит, цэргийн дамгар дуустал. Нотын захирагч ушууж тавир.
Оросын холбооны улсын дорн цэргийн тойргийн агаарын довтлохоноос хамгаалах юм болон агаарын цэргийн хүчний 11-р армийн командлагчин орлогч Бушууч генерал Куликов дэргүүтэй төлөөлөгч манай оронд ажлын ажил хийлээ. Тэд айлчлалын хүрээнд зэвсэг түвшний жанжин штабын дарга дэслэгч генерал Ганзраг болон зэвсэг түвшний агаарын цэргийн командлагч Бушууч генерал энх хоёр нартай уулзж Монгол улсын зэвсэг түвшний нисхийн болон агаарын довтлохоноос хамгаалах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинжилгээний талаарх асуудлыг авч хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхээр талууд харилцсан тохиролцсон юм а. Мөн энэхүү айлчлалын хүрээнд зэвсэг түвшний 337 дугаар ангийн байрлал дахь аэродромыг эсрэгээр засварлах ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын явц болон тусгай тоноглолттой автомашинуудыг үзэж танилцсан юм а. Зэвсэг түвшний жанжин штабын дарга дэслэгч генерал Ганзраг Монгол улсад албан ёсны ажилд хийж байгаа бүгд найрамдах Польшулсан гэх хурлын дэд дарга Малгошото Косевска тэргүүтэй албаны зорч төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын дипломат харилцаа 1950 оноос, батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа 2003 оноос эхэлсэн байдаг. Энэ хугацаанд хоёр улсын зэвсэг түвшний хамтын ажиллагаа тодорхой төвшөнд хүрч, тус улсад манай цэргийн албаагчид суралцж, цэргийн боловсрол мэдлэгээ дээшлүүлж ирсэн. Уулзалтын хүрээнд Монгол улсын зэвсэг түвшний цэргийн албаагчдыг бүгд найрамдах Польш улсад цэргийн ихтэй сургууль суралцуулах тоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт дадлага зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал нэгдэж зөвшөөрсөн юм а. Монголын мэрэгжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг болох цэргийн дубжгийн эрдмийн чуулгын Ахмад уран бүтээлчдээс 3 шинэхэн гавьяат төрж алдартнуудынхаа игнийг өргөдөгтөө. Алдарт 60 харын 10 цагааны дарга хэмээн үнэлэгдэж, совлогч жамдаа баярлалаа. Налгар намрын уян, ээжийн бүүтэй хорвоо зэрэг олон арван бүтээлээрээ ард түмэндээ танигдсан гостол дуучин Баян мөнх. Монгол цэргийн бүжгийн гайхамшигыг дэлхийд таниулж, олон хүнд төрөх хүсрэлтийг санаачилсан арминдаа бол боошиг, ард түмэндээ бол сэнсгэж алдарчсан бүжигчин Дашцэв. Дэлхийн болон Монголын сонгогдох хөгжмийн бүтээлүүдийг ард түмэндээ хүргэж, залуу үеийн хөгжмийн боловсролд хөтлсөн концерт мистер төгөлдөр хурж уушаанц нар Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртлээ. Үндэсний батлан хамгаалгын их сургуулийн цэргийн хөгжмийн коллежийн 30 жилийн энэ онд тохиож байна. Түүхтөг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хурлын үеэр Ахмад дайчтай хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ албандаа идэвх санаачлаг, хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж байгаа зарим албаагчдыг салбарын шагналаар шагнасан юм а. Цэргийн хөгжмийн коллеж нь зэвсэг түвшнийхээ доторх мэрэгжлийн урлагийн байгууллагууд, нэгтгэл ангиудын үлээвэр найралт хөгжимд мэрэгжлийн чадварлаг уран бүтээлч, ахлагчдыг бэлтгэн гаргадаг төдийгүй цэргийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх эрхэм үйлсээ амжилттай хэрэгжүүлсээр байгаа хамт олон юм а. Зэвсгийн мэрэгжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн он хүрээнд урандаа сосор бүрмийн нэрмжт буудлагын зэвсгийн цахим хичээлийн танхимыг байгууллаа. Тус танхим хүний харах, сонсох, мэдрэх гэсэн 3 мэдрэгүүд тулгуурлан төхөөрөмжлөгдсөн төдийгүй суралцагчдын сурах, идэвх хүсэл сонирхлыг төрүүлж сургалт явуулах боломжтойгоор тусгай мэрэгжлийн сургалтыг цахимаар явуулах шаардлагыг хангасан зэргээр онцлог болж байна. Мөн зэвсгийн өрөөтэй учир суралцагчдад зэвсэг түвшний анги салбарт зэвсгийн өрөөг хэрхэн төхөөрөмжлөхөд суралцж байгаагаараа ач холбогдолтой. Тус танхимыг 30 жилийн хугацаанд төгссөн бүх төгсөгчдийн сэтгэлийн хандиваар бүтээсэн юм а. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Баяртай.